Өглөөний мэнд хүргье. Нэг жилийн өмнө бид нэр 23 оны гүйцэтгэлийг ярьсан. Тэрэн дээр нэг зүйлийг хэлсэн. Үрж дууссан мөнгөө тайлгнаж болохгүй. Ямар үр дүнд хүрснээ ярих ёстой гэж хэлээд. Нэг юм Excel-ний юм хүснэгт гаргаж ирчээд 2 тэрбум төгрөг төсөлсөн, 2 тэрбум үрж дууссан, гүйцэтгэл 100% таа гэд. Ийм байдлаар Монгол улс хөгжих боломжгүй. Төсвийн 1-р хавсралт гэж тэрийг л бид нар ярих ёстой. Тэрнийхээ тайлангаал тавих ёстой. Нэг одоо хэд хэлүүлэх юм? Татвар төлөгчид үр дүнд хүрээч, үр дүнд гаргаач, иргэдийн нийгмийн эдийн засгийн орчин сайжруулаач гэд татвар төлж байгаа. Өөдөөс нь мөнгөний өрөө дуусгах цаан 100%-ээр дууссан бид нар сайн ажиллаа гэсэн нэг иймэрхүү л тайлан гараад байгаа. Жилийн өмнө яг адилхан зүйл хэлсэн. Жилийн дараа яг энэ байх байдгаараа л орж ирж байна. 24 оны улсын төсөв нийт 39 төсвийн ерөнхийлөн захирагчдын хөтөлбөрт нийт 412 шалгуур үзүүлэлт багтсан. 1-р хавсралт дээр нь. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас асуумаар байна. Энэ 412 шалгуур үзүүлэлт ямар үр дүнтэйгээр биелсэн юм бэ? Ямар үр дүнд хүрсэн энэ төсөв 24 оны төсөв дээр зарцуулсан бүх мөнгө? Тэрийг асуумаар байна. Хоёрдугаарт Монгол Улсын ерөнхий ард түмнээс хавсралт 1-ийн 11-1 аудитын чанарыг сайжруулнаа. 11-1-4 гүйцэтгэлийн аудитын өр өгөөжийг 22 орны түвшнөөс нь 3%-аас илүүгээр сайжруулнаа гэсэн. Энэ үр дүндээ хүрч чадсан уу? Хоёрдугаар цангийн сайд асууя. 24-1 төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлнэ. 24-1 олон улсын төсвийн нээлттэй байдал үнэлгээг 60 оног байгааг 60-аас дээш болгоно гэсэн зорилт тавьсан. 24 оны эцсийн түвшинд хэдэн оноотой байсан бэ? Монгол Улсын шадар сайд асууя. 19-1 гадаад худалдааг хөнгөвчилж экспортын үйл ажиллагаанд зарцуулж байгааг хугацааг нь бууруулна. 22 оны түвшинд 302 цаг зарцуулдаг байсан бол 72 цаг болгож бууруулна гэсэн. Энэ одоо хэдэн цагтай байна 2024 оны байдлаар? Алж үйлдвэр Эрдэс баялагын сайдаас 29-1-3 ашигт малтмалын ордуудын ашиглалтыг нэмэгдүүлнэ. 29-1-3-7 алт тушаалтын хэмжээг 20 тэрбум жилд хүргэнэ. Тэрнээс дээш болгоно. Газрын тосны экспортын хэмжээг 4.7 сая тэрнээс дээш болгоно. Ямар үр дүнд хүрсэн бэ? Хүнс өдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаас асууя. Бэлчээрийн дааз тэжээлийн нөөцийг нэмэгдүүлнэ. 31-1-2 нийт бэлчээрт дааз хэтэрсэн бэлчээрийн эзлэх хувийн жинг 57.5 болгож бууруулна. Гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний улирлын хэлбэлцлийг бууруулна. 30-3-1 сүүн бүтээгдэхүүний дотоодын хангамжийг 65.3% болгож нэмэгдүүлнэ. 2024 оны байдлаар ийм үзүүлэлтүүд ямар төвшөнд хүрсэн бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг асуумаар. За ингээд 6-7 ч асуудал болчлаа. За очир сайд юм хэрэг. Энэ үнэлгээний асуудал дээр Лука гишүүний яриад байгаа асуудал бол яг л одоо миний бодож, миний сонссон, миний ойлгож байгаа за хувийн хвшилд ажиллахтайхаа мөрдөж байсан зүйл л дээ. Тэгээ төр гэхээр өөр байж болохгүй. Тэгэхээр Лука гишүүний ярьж байгаа энэ үнэлгээний аргачлалыг бодит утгаар нь хэрэгжүүлэхгүй бол яг л нэг ийм л дүгнэлтүүд тавиад байгаа. Тодорхой бус хэмжиж болдгоо. Тэг нэг ийм ойлгомжгүй. Тэгээ ерөөсөө л энэ засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөн дээрч тэр 4 жилийн хөтөлбөр дээрч тэр загварчлаад мониторинг хийгээд үнэлгээгээ хийгээд тэгээд эргээд одоо хариу арга хэмжээг авдаг ийм л одоо механизмээр явах хэрэгтэй. Гэтэл одоо тэгж байгаа юм бол байхгүй. Тэгээ улсын жилийн төлөвлөгөө гэдэг чинь хүслийн жагсаалт болцсон байгаа шүү дээ. Хүслийн жагсаалт. Хизээж биелэгдэхгүй мөрөөдөл хүслийн жагсаалт. За энэ чи их хурл дээр орж ирээ хэлцэгддэг, санал гаргадаг. Тэгээд тэрэндээ хизээж хүрдгүү. Тэгээд бид нэг юм банга орон дээр орж ирээ гүйцэтгэл ярихтаа ингээд нэг тайлгнадаг. Тэгэхээр чи ингээд шинэ гишүүд орж ирэхэд гайхахаас аргагүй шүү дээ. Чи хувийн хвшилд ажиллаж исэн хүмүүс өөрөөр харж байгаа. Тэгэхээр зүгээр хяналт хэрэгжүүлэх газар гэдэг газрыг яагаад эдийн засгийн хөгжлийн яам руу ерөнхийдөө зандан шатар шилжүүлье гэж шийдсэн бэ гэхээр энэ үнэлгээг л бодит болгоё гэж. Жилийн төлөвлөгөө 4 жилийн хөтөлбөр 5 жилийн үндсэн чиглэл. Тэгэхээр жилийн төлөвлөгөөн дээрч байгаа. Гадаад худалдааны нэг цахим цонхтой болно гэж. Одоо биелсэн юу? Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гээд газар хаана вэ? Тэд нар та нар нэг баахан материал бүрдүүлж өгсөн. Тэр чинь хүн хараад ойлгохгүй юм бэлээ. Хэдэн онд ч тийм хийдэг байсан. Зүгээр хяналт хэрэгжүүлэх газар эдийн засгийн хөгжлийн яамн дээр шилжснээр би зүгээр нэг зүйлийг хэлэхэд
зөв гадаад худалдааны нэг цонхтой болно. Сая одоо эндээс Батбаяр гишүү асууж гадаад зээлийн ашиглал дээр 39.5 тэрбум төгрөг байгаа бол энэ гадаад зээлийн ашиглал дээр мониторинг хяналтын функц ажиллуулнаа. Цахимын сайд дээр ажиллаж исэн учраас хэрэг эхлэхдээ ирснийхаа дараа энэ e-кабинетийг ингээ real timer бид нар экспорт хардаг болсон шүү дээ. Тэгвэл яагаад энийг мониторинг хийхгүй байгаа? Мониторинг хийгээд үнэхээр тэр энэ Лувсан Жамц гишүүний ярьж байгаа тэр 302 цаг чи 72 цаг болж байгаа үгүй гайхаад тохын байхгүй шүү дээ. Real timer ингээд дэлгэсэн дээр харахаар харагдаж шүү дээ. Хэдэн цаг яаж багассан. Ингээд үнэлчих юм бол бид нар энэ цаг алдаад багчгүй болно цааш. Тийм учраас хяналтын функц ажиллуулнаа. Үнэхээр зөвшөөрөл 30%-аар бууруулна гэж бид нар зорьсон бол энгийн зөвшөөрлийг мэрэгжлийн холбоонд өгнө гэж жилийн төлөвлөгөөнд тусгасан бол яг буурж байгаа хэсгээр бид нар хяналтын функцийг ажиллуулах л шүү дээ. Зөвшөөрөл хаана гацаагаад байгааг бид нар харж чаддаг болсон. Тэгвэл яагаад гайлын ерөнхий газар 302 цагийг 72 цаг болгож бууруулахгүй байгаа? Бууруулж чадахгүй гэд юм болвол яах гэж жилийн төлөвлөгөөнд тусгасан. Тэгэхээр 72 цаг бууруулахад хэн гацаас саад дотгор учруулад байгаа юм бэ гэдгийг бид нар бодит цагаар харж агаад засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хянан шалгалт хийнэ. Төрийн хүнд сурталыг бууруулах, бизнесийн хүнд сурталыг бууруулах асуудлыг хэн нэгнээс асуухгүйгээр жилийн төлөвлөгөөнд тусгацсан ажлуудыг хийх эрх сая энэ тэргуун шадар сайд дээр ирсэн. Тийм учраас эх жил бол бид нар энийг одоо гадаад худалдааны нэг цонхтой болгоод яг тэдэн цагаар буурсан гэдгийг бол яг хэмжигдэхүй байдлаар тайлагнадаг ийм загварлуу шилжнэ гэдгийг би бас хэлэх ёстой байх гэж бодож байна. Тэгээд үнэлгээ мониторингийн функцийг ажилуулдаг зөв жишг рүү одоо явахын төлөө энэ 5 жилийн чиглэлж бай, жилийн төлөвлөгөөч бай амьдрал дээр одоо биелэлээ олох болно гэдгийг хэлье. За. Их хоёр сайд хариулж явах. Тэр орон Жавхланбаатар асуудал эзэж байгаа. Танаас асуулт асуусан. За. Хүнсэтэй аж ахуйн үйлдвэрийн яам 5 зорилтыг 13 шалгуур үзүүлэлтийг хангах юм үүрэгтэйгээр ажиллаж байгаа. За асуулт нэгдүгээрт бэлчээрийн даацыг. Бэлчээрийн даацыг бид нар 60.5% байгааг 60.5%-д одоо бэлчээрийн даацыг ачааллыг бууруулах юм үзүүлэлттэйгээс дүн 57.5%-аар гарсан. За яагаад энийг бууруулж, юу хийгээд бууруулчваа гэдэг асуудал. Нэгдүгээрт малын экспортыг бүх талаар урамшуулсан. Мал махны экспортер байсан квот, тусгай зөвшөөрөл бүх хязгаарлалтыг тэглэсэн. За нөгөө талаар гадаад улс оронтой хийх бүх гэрээ протоколуудыг хийж баталгаажуулсан. За ингээд бид 2 жилийн хугацаанд 180 мянган тонн мах буюу хонин толгой шилжүүлэхэд нэг 9 сая гаруй толгой малыг экспортод гаргаж чадсан. За. Нэмэлт хариулна. Их хоёр сайд юм. Хоёрдугаарт махны экспортыг идэвхжүүлэхтэй холбоотойгоор орон нутаг сумдуудтай хамтраад ажиллаж байна. Малынхаа тоог цөөлж ашиг шимт буюу энэ махны гол масс бүрдүүлж байгаа үхрийн одоо үхэр үржүүлэх чиглэлээр ажиллаж байгаа сумууд дээр хахис гарч байгаа. Нэг жишээлхэд Сэлэнг аймгийн Хушаат сум гэхэд 23 толгоор 132 мянган толгой малтай байсан бол сая 80 мянга болгож бууруулж байгаа бодлогоор. Тэгээ ямаа богоо бууруулад ашиг шимт үхэр сүргийнхаа тоог нэмж байгаа. Тэгээ сумаараа тэр чигээрээ бид нар махны хэв шинжийн одоо үхэр үржүүлж махны зах зээл дээр одоо гол одоо нийлүүлэгч сум болно гэдгээ бодлогоо тодорхойлоод энэ салбарын яамтайгаа ажиллаж байгаа. За нөгөө талаас энэ бэлчээр хамгаалах, ургамал хамгааллын байгууллага ажиллаж байна. Шавж, мэрэгч, ургамлын тэр хөнөөлт бусад төрлийн өвчнөд тэмцэх энэ арга хэмжээ яг мэрэгжлийн дэвшинд хийгдэж өргөн хүрээг хамарч эхэлж байна. Энэтэй холбоотойгоор бэлчээрийн хамгаалалтын ажлуудаас их. За бас нэмээд өгчөө. Хариулт бас тодорхой хариулах нь их сайн байна. За сүүн бүтээгдэхүүн дотоод хангамж. Бид нар суур үзүүлэлт 2021 онд 62.2% байсан. Одоо 65.3%. Энэ жоохон удаашрж байгаа хэдийч бид арга хэмжээнүүдийг хийж байна. За одоо энэ 7-8-9 сард багтаад нэг 1800 орчим одоо сүүний ашиг шимт цэвэр үйлдвэрийн үнээнүүд Монгол улсад орж ирж аж ахуй нэгжүүд дээр очихоор ийм гэрээ хэлцээртэй явагдаж байна. Манай энэ Атрийн дөрөв гэсэн аяны хүрээнд газар тариалан мал аж ахуйг
төгс хослуулах, эрчимцэн аж ахуйнуудыг хөгжүүлэх чиглэлээр ийм дэмжлэгийн зээлийн бодлогын дандаа энд чиглүүлж байгаа. Ингээд малыг сайжруулах, нэг малаас авах ашиг шим нэмэгдүүлэх ажлууд явж байна. Жишээл одоо сүүний өхөр ирэхэд манайд 70,000 сайлын өхөр байна. Энийг одоо ашиг шимт байдлыг дээшлүүлснээр бид 25,000 үнэтэй байхад хэрэглээг хангах хэмжээтэй. Тэгэхэд цаана 50,000 тоглоогоор бид буулгаад бэлчээрийн татгалт тэжээлийн зардлаа буулгаад үр ашигт байдал руу анхаарах маягаар ийм эрчимцэн аж ахуйнуудаа ингэж. За аудитын чанарын талаар гэсэн ерөнхий аудитор хариулт. 2 номер шүү. Лувсан Жамц гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгürt энэ аудитын чанарыг сайжруулах талаар манайх бол өдөр тутам анхаарад бодлого стратегид тусгаад ингэ ажиллаж байна. За өмнө нь бол жилд нэг 15-аас 17 сэдв чиглэлээр аудит хийдэг байсан, гүйцэтгэлийн аудит. Одоо бол бид нар одоо 2 дахь ихт буюу одоо 30 гаруй сэдвээр бол аудит хийж байна. За бидний гол асуудал бол тоон үзүүлэлт гэхээс илүүтэй аудитынхаа чанарт бол гол бодлого чиглүүлж байгаа. За хоёрдугаарт нь 2023 онд бол одоо нэг төгрөг тутамд 37 төгрөгийн одоо үр өгөөчтэй одоо ингэж ажилласан гэсэн юм дүгнэлт байдаг бол одоо бид нар 24 онд бол нэг төгрөгт 41 одоо төгрөгийн үр өгөөчтэй ингэж ажилласан гэсэн юм дүгнэлт гарч байгаа. За нэмээд өгч дотоо явуулъя. За дээр нь 23 онд бол бид нар нэг 1100 орчим одоо зөвлөмж шийдвэрээ шалгагдаж байгуулгаар хүлээн зөвшөөрүүлж ингэж ажилласан бол 24 онд бид нар 1790 одоо зөвлөмж шийдвэрээ хэрэгжилтийг одоо хүлээн зөвшөөрүүлж ажилласан ийм дүнтэй байгаа. За дээр нь бол улсын хурлаас өгсөн чиглэл гишүүдийн саналын дагуу бид нар аудит хийдэг үндсэн бүтэц чиглэлээ бол нэлээд одоо тодорхой болгож боловсронгуй болгосон. Дугуулах юм бол нийслэлийн аудитыг бол бид нар тусдаа газар болгосон, урьдчилсан одоо аудит хийх боломжтой нэгжээ байгуулан ажиллагаанд оруулсан байж байгаа. За түрүүний ярьдаг дээр энэ хөрөн хөтөлбөрийн үр дүнгийн талаарх асуудал дээр бол энэ улсын хөгжлийн төлөвлөгөөний хавсралт зурцсан 408 төсөл арга хэмжээний хүрсэн төвшин санхүүжилт хоёр бол зөрүүтэй байгаа. Энэ дээр бол одоо хяналт үнэлгээ хийгдээгүй ингэж явж байгаа нь бол анханасаа төлөвлөлт төсөвлөлт нь бол За бас дутуу байна. Нэмэлт өгье. За 2024 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улсын хөгжлийн төлөвлөгөөнд цусан төсөл арга хэмжээний 70 гаруй хувь буюу тодорхой хэлбэл 74.4% нь бол хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд төлөвлөгдсөн арга хэмжээний 74.4% нь улсын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй гарсан. За дээр нь барилга байгууламжийн 52.8% нь одоо төсөвлөлтийн шаардлага хангаагүй буюу зураг төсвгүй, газаргүй ч юм уу, магдлаар юунд баталгааж өгөөч гэдэг ийм байдлаар одоо шаардлага хангаагүй байгаа нь нөгөө төрийн хэмнэлтийн хуультай бас зөрчилдсөн ийм асуудал байгаамаа. Тийм учраас үр дүн энэ юуг нь эцсийн үр дүнгийн одоо үнэлж дүгнэхгүйгээр энэ асуудлыг одоо цааш явах нь бол хүндрэлтэй юм байна гэдэг ийм байдлаар бид нарт дүгнэлт өгөө зөвлөмжөө одоо хяналт үнэлгээний даргад бол тодорхой зөвлөмж бол энэ аудитор өгсөн байж байгаа. За баярлалаа. За сангийн 5 номерыг гамбат. За Монгол улсын 2024 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангийн бүрэлдэхүүн болох хөтлөөр арга хэмжээнд зарцуулсан төсөв хүрсэн үр дүнгийн тайланд улсын төсвийн 39, орон нутгийн төсвийн 22 эрхэлэн захирагчдын хэрэгжүүлэх хөтлөөр арга хэмжээ үр дүнгийн тайлан хот булч орон дагуулсан сангийн нэгтгсэн. Үүнд нийт 7,944 хөтлөрийн үр дүн нэгтгсэн. Үүнээс 104 хөтлөрийн 124 үр дүн 85% гүйцэтгэлтэй, 399 хөтлөрийн 461 үр дүн 85-аас 100% гүйцэтгэлтэй, 135 хөтлөрийн 209 үр дүн 100-аас дээш гүйцэтгэлтэй буй нийт батлагдсан хөтлөрийн 84% нь буюу 534 хөтлөр төлөвлөсөн үр дүндээ хүрсэн гэдэг ийм байдлаар бол тайлгансан байгаа. За нөгөө талдаа сангийн амнаас олон улсын байгууллагаас үнэлдэг Монгол улсын төсвийн ил тод байдлын оноо 2023 онд авбал зөх 100 оноос 62 оноо авч
За нэмэлт авах уу? За нэмэлт өгье 5-8. 23 онд авбал зөх 100 оноос 62 он авч 125 орноос 36-д ирэмблэгдэж байсан. За 21 онд 60 оноотойгоор 125 орноос 38 дугаар байранд ирэмблэгдэж байсан бол 23 онд 2 байраар урагшилсан байна. Энэ үнэлгээнд ордог бүх баримтчгийн олон нийтэд нээлттэй болгосон байгаа. Жишээлбэл хагасчлалын тайлан боловсруулж олон нийтэд мэдээлдэг болсноос гадна төсөв боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах талаар хууль эрх зүйн зохицуултыг оруулж өгснөөр 23 оны үнэлгээр 62 болж нэмэгдсэн. Энэ үнэлгээг 2 жил тутамд хийдэг байгаа. Тэгэхэд 25 оны үнэлгээг бол эх жил хийх юм байдалтай байна. За баярлалаа. Сайжуулдэр Жавхланбаатар. 4-8. За, Лувсан замч гишүүний асуултанд хариулъя. 1-1-3-тай холбоотой өнгөрсөн 24 онд бол бид нар сонгон шалгаруулалтыг бол явуулж эхэлсэн байгаа. За, энэ үрээндээ бол хайгуулын шинээр 63 тусгай зөвшөөрөл, ашиглалтын 42 тусгай зөвшөөрөл, нийт 270 мянган га газар бол уул уурхайн хайгуул ашиглалтыг одоо шинээр нэмж олгосон гэсэн үг. За дээр нь 2024 онд нийт 211 аж ахуйн нэгж уулын ажлын төлөвлөгөө эрүүлж баталгаажуулаад одоо үйл ажиллагаа явуулсан гэсэн ийм тайлан гарсан. За алтны тушаалтын хувьд бол яг энэ нэгдүгээр авсралтан дээр бол анхаарах зүйл харьцангуй бага байгаа. Улсын нийт статистикаар Монгол банкнд тушаалсан алтны нөөц бол 16.5 тонн. За манай энэ тайлан ямар учиртай юм бэ? 10.7. За нэмэлт өгье 4-8. Энэний гол ялгаа нь бол нөгөө иргэд аж ахуйн нэгжийн ялгаа. Өөрөөр хэлбэл манай агентлаг дээр уулын ажлын алтны төлөвлөгөөгөөрөө тушаалт хийсэн тайлангаараа ингэж одоо харьцангуй бага дүн орж ирсэн. За газрын тосны экспортын хувьд бол төлөвлөгөө 24 онд 4.7 сая баррел байсан. За 87.2% гүйцэтгэлтэй буюу 4.1 сая баррел одоо олборлож экспортлсон байгаа. За асуудал буурж байгаа асуудал гол шалтгаан бол хоёр шалтгаантай. Нэгдүгээрт бол хөрөнгө оруулагчид маань хоёр хүндрэл үүссэн гол 3 компани дээр орон нутгийн эсэргүүцэл бол тодорхой хэмжээгээр цаг хугацаагаар олборлолтыг зогсоосон байгаа. За хоёрдугаар шалтгаан бол татварын маргаанаас үүдэлтэй энэ татварын маргаанаа шийдтэл бид нар бас зарим нэмэлт хөрөнгө оруулалтыг хаснаа гэсэн юм хөрөнгө оруулагчийн шийдвэртэй холбоотой. За Лувсан замч гишүүн тодруулга асуулт. За дэлгэрэнгүй хариулсанд баярлалаа. Тэгээд ийм л юмыг улсын хурал дээр ярих хэвээр, байнгын хорон дээр ярих хэвээр, үр дүндээ хүрээд байгаа мó үгүй юу гэдгийг л ярих хэвээр. Ирэх жил дахиад нэгдүгээр хавсралтын тайлангүйгээр орж ирэхгүй биш үү? Дахиад би ирэх жил ийм юм асуугаад ингээд нэг бүрчлэн ингээд үр дүнгийн яам болгоноор нь асуугаад энэ 400 гаруй шалгуур үзүүлэлтийг асуугаа сууж ийн гэдэг тийм цаг хугацаач байхгүй, боломжч байхгүй. Нэгдүгээр хавсралтын тайланг яам болгон заавал гаргаарай. Маргааш нэгдсэн чуулган дээр энийг бас ярилцсан. Би дахиад бусад яамдуудын энэ нэгдүгээр хавсралтын хөрсөн үр дүнг хүрч чадаагүй бол яагаад хүрч чадаагүй гэдэг зүйл. Уулаар хаан бол сая тодорхой хариуллаа шүү дээ. Яагаад экспорт нь зорилсон түвшинтэй хүрээгүй юм бэ? Ямар шалтгаан байгаа? Тэр шалтгаанаа дараа нь бид нэр асуудлаа тодорхойлж жагаад шийдэл ярьж чаддаг ийм төр болох ёстой. Тэгэхээр та хэд мэн ирэх жил энэ дээр сайн анхаараасай гэж үзэж байна.